Сайн байцгаана. Юу гэж хэлдэг үлээ виусээ бодоод бийжсэн чи сайн байцгаана гэсэн чи гоё шүү. Мужгамууд подкастын сонсогч нартаа энэ өдрийн үчийн мэндийг хүргье. Юу хийж энэ та нар? Гоё юм хийж гин үү? Шинэ жил боллоо. Хэд дэх дугаар вэ? 25 дугаараач мэдж байгаа юм алга ёо. 25 болж байна. Подкаст хийж эхлээд хоёлаа хагас жилийн нүр үзчихье. Тэ амар юм ба. Би одоо хүртэл тэгтээ хүмүүс сонсдог гэдэгнээ хитэгдэг шүү дээ. Ингээд инглисээ сонсдог гэдэгт хитэгдэггүй зүгээр л ингээд тоо нэмэгдэхээр тэд болчлоо. Одоо тэд болчлоо гэж хардаг болохоос инглисээ сонсож байгаа гэхээр нэг хитэгдэг. Нийлийг санаанд буухгүй юу? Тэгсэн чинь нэг охин бичлэгээ болсон байсан шүү дээ. Яг бүглэрж байхдаа сонсож байсан. Тэрийг харчаад би бүр гайхсан шүү дээ. Хөөч юунээсээ сонсоод байгаа юм бах та гэж бодож байна. Гэтэ тэгэж бодохгүй байсан амарч юм шиг нэ. Тоохгүй тий. Манай найзаас стресстэйгээр сонсдог гэсэн. Америк дагаж инээгээд намайг инээхээр дагаж инээд ингээд. Тэгснэ над руу бас шууд ажил дээрээ заалгаснаа чи энийг сонсдоо хэний инээд ин гэсэн миний бүр амар инээж байгааг сонсгож. Тийм чатнууд комментууд ч гэсэн айгүй хэрсэн те та хоёрыг сонсож их инээж байгаа шүү ойрд гэдэг амар хөөрхөн тэрнээсээ гоёсан. За өөр сонир сайхан юу байна да ойрд? Амар шүтээ сонир сайхан алгаа. Би ханаад хүрсэн жоохон ойрд амар завгүй ажил ихтэй, жал ихтэй тэгснэ дээрээс нь ханаад үрэх ингээ жоохон нурмаацсан тэгээ стресстэй. Сая нэг 7 хоног үл яг тэгжил өнгөрлөө. Нүүж мүгэл ёо. Юу ч болоод ямар амар 7 хоног гэсэн бэ бүр. Одоо гой төвхөнцөн үү? Одоо л төвхөнцөн. Сайхан тогчоод. Төвхөнцөн гэдэг үстэй тий. Яг маш өөр зүг ашигладаг. Яг зөв илчүү буруу илчүү. Тэгсэн чамаг ингээд юу ч хэлэхгүй төвхөнцөн. Зөв илчиж гэж бодсон. Яа мэддэг шүү дээ. Тиймэрхүү л байна да. Ойрд бас дахиалга wild cherry руу хүмүүс айгүйх бичиж захиалга хийж байгаа. Тэгээ бид хоёрыг дэмжиж худалдаа авалт хийж байгаа хүмүүстээ бүгдэнд нь маш их баярлж байна. Тэгээ гадаадаас айгүй их асууж ийн хүмүүс каргонд өхөө Солонгос руу авъя, тийшээ авъя, ийшээ авъя гэж өдөө орон нутгаас бас их асууж байгаа. Тэгэл орон нутгийг бол зүгээр шууд явах машиныг олоод авчиад өгчнө. Гадаад руу бол каргонууд авахгүй учраас заавал хүнд өгөх ёстой мэлээ шүү. Тэг хүмүүс бас амар юм чатах сонирхолтой тийм ингээд байна уу би тэгсэн байхгүй би тэгсэн чинь ингээд тэгсэн байхгүй гэх амар титалтай юмуд бичээлдэгснэ. За баяртай гэснээр зүрх мөрөх явуулна. Хөрхөд. Битэрийг яг сонсдог хүмүүс тийм байгаа хаа бүр ингээд таньдаг юм шиг санагдаад. Яг таньдаг юм шиг бичдэг. Тийм. Тэгэл заримдаа завтай байвал гайгүй чатлаад хариу бичээд байна. Тэгэл завгүй үед бол таг гэл мангар товчхон юм бичээ. Шоп прайс листээ явуулснаа харин тий. Би ер нь жоохон тийм байгаа. Дандаа нөгөө яг давхар ажил дээр байхад таныг сэртэл яг ажлын цагаар болохоор би яг зэрэг ингээд амар тухтай бичиж ерөөсөө чадахгүй. Ойрд гадаа гоё дулаахан байгаа. Нэг хөтөрхгүй. За өнөөдөр ямар сторинууд уншиж инех юм бол тоо. Ямар ч гэсэн 100 хүртэл бол сайн ялгцсан байгаа. Тийм үү. Таны ялгалт маш чухал гэдэг шүү тий. Бүр харин подкастны дугаарын чанарт бүр асар их нөлөөлдөг. Нэг эмхтэй юу гэлээ энэ хоёр өөрөөсөө бараа бүгдийн зохиод хэлээд өгдөг юм. Тийм завтай хүмүүс ч гэж юу аа. Хоногийн 24 цаг багдаж ядчихад ч юм бүр. Энэ бүр дуусахгүй бай нэмэгдэж хахад тий. Хүмүүс тэгээд түүхэн явуулах амар дуртай байдаг штэ. Тэгээд нэг тийм дуртай байдаг гэж боддгоо юм шүү. За өнөөдөр Мужгамууд подкастын 25 дахь дугаараар бид хоёр нэг сэдвийн тухай ярилцсан. Тэр нь юу вэ гэхлээр сексийн үед хийж болохгүй одоо дэмий гэж боддог зүйлсийг адилгаар ярина. Ялангуяа анхны секс дээр. Тэр нь гэхдээ одоо хамгийн амьдралын анхны секс гэсэн үг биш. Болцож байгаа залуутайгаа ч юм уу эсвэл уулзж байгаа залуутайгаа хийж байгаа та хоёрын хоорондох анхны секс гэсэн үг. За миний бодлоор бол мэдээж хамгийн чухал нь хамгаалалт. Билгвч заавал хэрэглэх хэрэгтэй. Тийм ээ. Энийг бүр маш хамгийн чухал нь гэж бодож байна. Тэгээ эрэгтэйдээ ч гэсэн анхных дээр. Тийм эрэгтэйдээ бас даатахгүйгээр өөрөө ч гэсэн аваад ирчихвэл те. Бэлэн байдалтай. Яг тэгж боддгоо. Тэгээ гэр мөртөө байлгаж авахгүй юу зүгээр шүү дээ нэг хайрцгийг аваад орныхоо хажуудлын шүгэнд хийчихгүй юу? Юмыг хийж мэдгүй. Аха. Одоо
юугаар төсөөлөх юм шүү дээ. Ингээд нилээ харьцаж байгаа, чадалж байгаа. Эсвэл нэг хідэн болцоонд явцсан. Тэнгүүтээ яг секс болж магадгүй гэсэн үе ирсэн байгаа гэж төсөөлье. Тэгэх юм бол би нэгэндээ таалагддаг тий. Тэгэх юм бол яах юм бэ? Очихдоо амар бие бэлдэж очих юм байна. Яг төсөөлсөн чинь. За нэгдүгээр ваксдаг ч юм уу сүмсээ ол авах юм байна. Бие таслаад тэгээд өмчтэй усмас цацаад тэгээд ийм хамгийн шин юм уу эсвэл ийм хос гоё хос юу өмсөх юм байна. Төрсийг левчиг. Тэгэл очих юм байна да. Тэгэл бэлгэвчээ аваад тэгэл авьяас чадараа гайх болно да гэж очих шүү. Усны боолтоо авах юм байна. Усны боолт амар хэрэг болно. Бэлгэвч хэрэг болох юм байна. Бэлдэх юм бол тэр хоёр л юм биш үү. Кино мэндэн дээр нөө амар болзоонд явахаас өмнө гэжтэй юм амруу цацдаг юм аа цацснаа. Ингэж очсон өмсөлж. Тэрнээс биш өөр юм гэх юм бол одоо лубрикант ч юм уу ямар нэг секс той моёол анхных тэр нэг хэрэгтэй биш бах те. Тэрийг бол явандаа ярилцж байгаад хоёлаа хэрэглэе гэсэн үедээ хэрэгэлсэн дээр бах. Ямар ч тийм илүү дутуу гинтийн юм баг хэрэггүй баха. Тий. Гинт амар той дураалаараа эсвэл ташуур гаргаж ирсээ зодож мадаа. Тэгэж бидний яг бас тэгж бодсоо яг BDSM садизмтай холбоотой янз бүрийн сонирхол юм байдаг бол тэрийг бас эхний болцоон дээр эхний секс дээр гаргах хэрэггүй гэж бодсоо. Эхлээд бол нилээ basic те энгийн яг ингээд анхных шинээр байгаа юм чинь бүх юм мэдээж амар сонирхолтой гоё шүү дээ. Тийм байлгаж аваад 2 3 ч юм уу одоо сарын дараа ч юм уу яг илүү өөрийнхөө сонирхлыг хийлж үтсэн дээр ах те. Би юу нэмэрхүү юмд дуртай мартай ч юм. Тэгээ анхны секс чинь бас амар чухал шүү дээ. Та хоёр дахиж секс хийх үү үгүй юу гэдэг чинь шийдэгдэн тий. Шийдвэрээ гаргана. Тэгэхээр сайн нойр хоолоо сайн бэлдээд очоо. Сайн унтаж амарцсан оч. Хоошор мошороо хоол идэрээ гэсэн. Сонгонтой хоол моол идцэн очих үедээ болохгүй шүү дээ. За бэлдэх юм тиймэрхүү байна. Өөр би ингэж бодсон. Хитрхи их алкогол хэрэглэсэн юм согтуу бах димий гэж боддог. Бас анхных тэр. Тэгэл дараа нь яаснаа санахгүй байна гэдэг хүмүүс амар их хэдэж штэ. Ямар ч хэсэн тэрнтэй секс хийсэн гэхдээ ямар байсныг санахгүй байна гэж үгдэн. Тэгвэл амар жоохон гонигтай. Яг тэр анхны амар гойны эндэн мэдрэх ёстой юм байхад тэрийг ингээ бараг алдчихж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ өөрсдөө гэсэн дараа нь жоохон эвгүй сэтгэгдэл төрөөд таагүй сэтгэгдэл төрөх учраас алкоголыг бас тааруулж хэрэглэх хэрэгтэй. Хин нэгэнтэй хийх анхны секс амар юм дахиж ирэхгүй ганцхан ирэх юм момент байгаад тэнгууд тэрийг санахгүй эсвэл жоохон дуулмаг за гэх юм бол жоохон онцгүй байх. Хэрэг үнэхээр таалагддаг хүн ч юм байвал. Тийм. Эрэгтэй хүмүүс биеэ яаж бэлдэх хэвтэй. Октод бол ойлгомжтой шүү дээ. Тэгэл бүгдээр мэдж байгаа. Ямар ч гэсэн усанд орох хэвээр, хувийн ариун цэврийг хангах хэвээр. Тэгээд нэг юм цоорхоо моорхоо дүрсийг олсомсоор гарчихгүй л тэнэг штэ. Нилээн дайжгүй дүрсийг мөрсөйкөө өмсөөд тий тэгж л гарах юм да. Тэгээд гар хуруу муруугаа сайхан угаагаад тий хуруу муруугаа одоо фингэрдэл яана гар хуруугаа сайн угаах хэрэгтэй. Тэгэл ерөнхийдөө биеэ сайн бэлдсэн байх хэрэгтэй, хамгаалалтаа хэрэглэх хэрэгтэй, алкоголоо тааруулах хэрэгтэй. Тэгээд одоо ямар нэг экстрим сонирхол битиш юмнууд ах юм бол тэднийгээ бол анхны секс дээр нэг их гаргах гад хэрэггүй. Одоо ингээ зүгээр ярилцъя гэсэн ч бас чөлөөтэй ярилцаж чадахгүй шүү дээ. Ер нь анхудаа секс хийж байгаа бол хоёлаа. Би тийм юм дуртай ингмэрэн тэгмэрэн гэхээр бас нөгөө хүнд нь таалагдах ч юм уугүй ч юм уу эсвэл бүр ингээд юм turn off болгочих магадгүй учраас тэр юмнуудаа жоохоо хоошин тавиад эхний сексээ дуусчаад дараа нь ярилцаж болох байх. Бас тийм охтуудаас асуулт амар хэрдэг. Үсээ хусах ёстой юу, авах ёстой юу, яах ёстой байм ёстой вэ гэдэг. Заавал хусах албагүй, заавал авах албагүй. Гэхдээ хэрвээ авцсан байвал чамд айгу гоё юм цэвэрхэн ч юм уу юм гоё мэдрэмж төрөх юм бол авч болно. Тэрнээс ч заавалчгүй хусах ёстой, авах ёстой энэ гэсэн юм байхгүй шүү дээ. Тэ? Заавалчгүй анхны таар тийх ёстой гэсэн юм бол байхгүй. Чи өөрөө хүсвэл авчиж болно. Үстэй байх, үсгүй байх хоёр ч яг нэг ялгаа ер нь сексийн чанарт нөлөөлөх ялгаа бол байхгүй. Зүгээр хамтрагч нь дургу байж болно. За тэгээд эсвэл орал секс хийж өгөхөд тухгүй байж болно. Өөр бол нэг сексийн харилцааны чанарт нөлөөлөх юм байхгүй тий. Бүр амар хатуу, бүр маш их урт ч юм уу тийм л биш бол би зүгээр шүү дээ. Тэгээ ер нь юу үздэй? Усны зорилго биш юу гэж хэлдэг вүлээ? Үүрэг нь нүдний сормоос хүртэл ингээл ер нь гадны бохирдлоос хамгаалах, шараанаас хамгаалах тийм зорилготой шүү дээ. Тэгэхээр одоо ямар
нөгөө чулуун зэвсгийн үед байдаг шиг нүцгэн шилдэнгүүгээд байгаа ш. Тэгээд өөрөө хүсвэл тэгээд ер нь багасгачих байхгүй юу? Тэгээ тэрийг чинь яг ингээд зөв юм олохын тулд бас амар олон юм хэрэгж үзчихэж эцэст нэг олд юм а тий хүн өөртөө чамд яг ингээд юу гэвэл татвараа хэрэглэх нь илүү амар байна уу эсвэл вакс хэрэглэх нь амар байна уу лазер амар байна уу яг ингээд эсвэл ингээд нэг татдаг юмнууд гэдэг чинь бэлээ ингэж тавьж ийснаа тууз вакс гуужуулагч гуужуулаг юмнууд бас тий гуужуулагч тэдрийг тэгэл яг л туршиж үзэж байгаа л тэгэл өөртөө таарснаа л олдог. Тэрээс яг тэрэн сайн анин сайн гэсэн юм байхгүй хүн болгоноос өөр нь илүү сайн байгаад идэгтэй. Тэгэл татварах ч юм бас тэгээд янз олон янз байгаа. Тэгээ хүмүүс ихэнх нь гэхдээ ингэж яадаг үстэй. Авахаар бол вакс хийх ёстой, татваргаар авч болохгүй, хусч болохгүй, тэгвэл яа чин мухаа олчин ярьсандаа төмөр хүргэж болохгүй гэж би сонсч байсан хүмүүс. Тэр ерөөсөө тийм биш тэгэл энэ олон жилийн турш хүмүүс төрөл бүрийн татварыг хэрэгэлсээр л ирсэн билүү. Өөр хийж болохгүй зүйлс гэсэн шүү дээ. Танд ийм анхны секс дээр ингээд шууд түүрний ав болгодог юмнууд юу гэдэг вэ? Шууд ингээд ямар ч хүсэлгүй болгодог, ингээд таалагддаг юмнууд байдаг уу? Эрэхтэй үнээс. Муужаа идэхгүй байвал. Багс юм аа. Нэг юм оршил ерөөсөө хийдэггүй төрлийн хүмүүс. Тийм, оршил хийхгүй. Шууд нэг дайраад идэх хүмүүс. What the fuck? Мухаа идэх. Тэр бол хинт ч таалагдахгүй хаа ер нь баг. Тэгээ зөвхөн өөрийгөө боддог тий. Тийм. Ер нь ингээ бүгдийг базуул юу юм бэ? Хүндэтгэлгүй хандаад байгаа ингээ мэддэгддэг штеп. Эсвэл ингээ харьцаж байхдаа, болдож байхдаа амар юм хичээж мичээгээд нэг амар джентльмен байх гэж хичээж мичээгээл байсан мөртлөө яг ингээ секс хийх болохоор юм. Цаанаасаа л нэг хүндэтгэлгүй хандаад байгаа юм шиг эсвэл яг ингээ нэг тийм үйлдэлээс нь ингээ мэдэгдэх юм бол шууд turn off болох юм байна. Эсвэл ингээ за ядаж ингээ эмэгтэй хүний ингээ хувцсан буцыг тайлахтаа ч гэсэн нэг юм амар яадаг ч юм битээ ингэж хөлөөрөө ингэж жийж мэдэх ч юм уу те нэг юм одоо бүр ингээд болохгүй олон гут нь бүр ингэж одоо яадаг ч юм те хүү хамаг юм нураалаа биеэрээ үзүүлээ тиймэрхүү нэг юм хүндэтгэлгүй үйлдэлүүд цаг нэг мэдэгддэг юм аа тийм байвал шууд тойлоочлох юм тэр яг бас октодод бүгдэнд адилхан санагдах бах те эсвэл зүгээр энэ төр гэж юм гэлтэй хүн ингээд ямар нэг юм одоо хэллээ ч юм уу эсвэл би 0 орох хэрэгтэй байна мэрэгтэй гэвэл зүгээрээ тэсчгээ гэдэг ч юм уу те. Бүр ингээд тийхээ дайраад байдаг ч юм те. Өөрийгөө л бодож байгаа угаасаа нэг тийм хүнсийг мэдэгдэн. Секси өмнө ч мэдэгдэн, дараа ч гэсэн мэдэгдэн те. Сексиж дуусны дараа яах вэ тэгэл байглаасаа ингээд цаашаараа твитмэр санагдчихлаа л да хэрэгтэй өнд гэхдээ тэгэхгүй байж бас болно. Өөр хийж болохгүй зүйлс те. Нэрийг андуурж болохгүй гэж бороо нэрээр андуурч дуудаж болохгүй. X-ийн тухай хэтэрхий ярьж болохгүй. X-ийг санааж үйлж болохгүй. Тэгээ манай X тэгдэг байсан, ингэдэг байсан ч юм уу ингэж харьцуулж ярьж болохгүй. Хин нэг өмнөх найз охин ч юм уу найз залуугаа араар нь тавьж мавьжсэн аяга дурдаж ярьж болохгүй. Битээш ирдэг түүхүүдээс харахад бас ер нь танилцаад удаагүй one night stand хийх зорилготой уулзаад хийсэн сексүүд нь бас айгүй их фейлдсэн юмнууд байдаг тий. Тэгэл сая бид хоёрын хэлсэн юмнуудыг хэрвээ таалагддаг хүнтэйгээ хийж байгаа секс дээр хийх юм бол дахиж секс болохгүй тэр тэгээд one night stand болоод дуусчихна. Артиклууд хайхаар нэг өлегтэй юм гарч ирэхгүй лээ. Үгүй бол үгүй гэл тиймэрхүү юм гарч ирсэн. Үгүй бол үгүй те гэдэг нэрнгээсээ. Үгүйгээ дахт нь ерөөсөө за зүгээрээ ганц хичээгээд тэгээд ах юм бол бас нөө тэр залуутай дахиж битээ уулз. Тий үгүй гэдгийг бас нэг юм маяглчийн нэтер гэж ойлгодог хүмүүс гэхдээ ингээд no mo гэдэнгүүт ахаа гэж амар инээснээ ингэж өмсгөж дайрж мараад like what the fuck тэгвэл сая no гэд хэлээд шүү дээ. Ерөөсөө ингээд ойлгохыг хүсдэггүй эсвэл нөгөө нэг хин ч өөрт no гэж хэлж ийн гэдэгт итгэхийг хүсдэггүй нэг нарциссист хүн байвал ерөөсөө тэгж боддгүй юм шиг байна. Зүгээр маяглчийн гэж боддог юм шиг. Тэгээ бүр нийтээрээ яг тэгж боддог те. Тэгснээ нэг түүхт санаж байна да. Үгүй гэсэн чинь нөгөө залуу за чи өсөхгүй байвал мэвэл гэд болцсон чинь нөгөө охин би уг нь жоохон өмнөд орё гэж бодож исэн юм ингээ бичсэн юмсан. Тийм хүмүүс ихтэй бэ. Яагаад тэгж бодд юм бол тийм хүмүүс байгаа болохоор бас эргэжтэйчүүд ч гэсэн хэцүү юм байна л да. Үгүй гэдэг нь үннээсээ хэлж байгаа мó эсвэл үнд орох гэж хэлж байгаа мó гэдгийг ялгах гэж хэцүү байдаг баг. Яах гэж өөр нь үнд орох гэж тэгж хэлэх юм.
Yes бол yes, no бол no штэ. Ааха. Яг ихэнх нь no гэдгийг ерөөсөө no гэж ойлгодог тийм. Яг яа. Эсвэл баг жоохон ууж байгаа согтчул угаасаа yes олчихно гэж боддог ч юм уу тийм. Тэгэж бол ерөөсөө бити бодоорой. За. Иймэрхүү гол поинтууд байгаа мэн. Тэг ингээ амар таалагдаад идэг нөгөө үнэн. Тэг бүр ингээ үерхэж мүерхэд хосоо болгомоор байгаа хүнтэйгээ хийх секс бас нэг өөр өнөх. Зүгээр хамтрагчд болохыг хүсэж байгаа хүнтэйгээс хийх секс бас нэг өөр байх бах. За бид хоёрын үзэл бодол нэг иймэрхүү байна. Тэгээд энэ тал дээр харьцаж байгаа таалагдж байгаа хүнтэйгээ хийж байгаа анхны секс дээр ямар байвал зүгээр гэж боддог. Өөрсдийнхөө үзэл бодлыг бас комментоор бичээрэй. Тэгээд одоо story time. Яа, ямар амар их болцсон бэ. За би ихэд уншия. 22 дэх эмэгтэй анх Солонгост ирээд Тиндерээр нэг залуутай танилцаад харилцаад 2-7 хоноод уулзах болов. Би дөнгөж Солонгосоор уншдаг л болцсон байсан. Тэгжиж бас залуу эргүүлээстэй хаа. Тэгээ нөгөө залуутайгаа уулзаад юу яахаар болсон чинь жим хийдэг гэхээр нь худлаа магтцсан чинь бүр хөөрөөд дуу тавиад миний 72 тоот дасгал хийгээ наадын. Тэгээд юм баваан болсон. Хөөрөнгүүтээ бүр ингээд дасгал хийж мэй тий. Гар дээр санаж манайхад эхэлсэн байх та. Би одоо 23-тай газар дээр ганц үеэлтэйгээ бид хоёр чинь бүр гал хамууд нэгнээсээ ичиж зовно гэж байхгүй бүх зүйлээ хоорондоо хуваалцаастай. Тэр үед 15-тай байсан. Өсвөр насны охтууд нэг өдөр манад уулзахаар болоод үеэлж ирлээ. Тэгэл ойрд болоогүй ховж юу ярьсан шигээ. Гинэт манай үеэл хоёлаа порно үзэх үү гэж юм. Би ч уухандаас дэмжиж үзэж эхэлвэ. Гэтэл нэг хаалга дуурах чимээ гараад тэгсэн ах гаднаас орж ирж байна. Би чинь мэдчихээгүй л байгаасаа гээл айдастай. Тэгээд үеэлтэйгээ шивнэлдээд үдсэн порныхоо тухай ярьж байгаад гинэт амар чангаар ёо амар гой секстэж үзэх юмсан гэд хэлчихсэн. Ах өрөөнд орж ирээд юу гнэ гэд барьж авч зодоод. Яа. Хоёр ахтай өссөн болохоор зөрөөл зодтолддог. Тэгээд тэрнээс хойш байнга ээж авд хэлнэгээс хүрдүүлээд зарц барлаг хийсэн дээ. Яа, надад яг ийм түүхтэй болж ирсэн шүү дээ. Тийм үү за. Энд ихтэй эрэгтэй хөх юм шиг байна тий. Эмэгтэй хоёр охин. Эмэгтэй бүр зодод байгаа эмэгтэй дүүгээ. Ахтайгаа зодтолдоод байна. Би яг бас жоохон бахтаа заяа. Манай нэг бүр багын найз бит хоёр ширээн дээр ингээ бүтээлэг ингээд юм урт бүтээлэгтэй ширээн доор ингээ орцсон заяа. Тэгээ юм гэрэл мэрэл хасаагаад амар юм ярьж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь манай найз, эмэгтэй найз маань секс хийж үзэх миний мөрөөдөл зөрөөдөл гэж хэлдэг байхгүй юу. Тэрийг ингээд мая мечта гэдэг нэг орсоор хэлдэг. Нэг ор сургууль явж байсан болохоор тэгсэн чинь яг тэр найзын маань одоо яг тэр үеэлэгч нь хамаатынхаа эгч нь байсан байхгүй юу. Тэр эгч нь бүр сонсчоод бүр хөтлөө шоолж болоо заяа. Бит хоёр бүр амар бантаж мантаад яг тэгжсэн. Гинт санаад орчлоо. Тэгэл хүүхдүүдэд ихтэй үнэхээр амар сонин санагддаг бах тий. Тэр утга учирч амар сонирхолтой. Гой том хүний юм л гэж бодоол. Миний мөрөөдөл зөрөөдөл. Миний мөрөөдөл гой том юм болоод том хүний юм хийх гээл тий. Яа. Уул амхандаа нөгөө нэг сонсогдуулахгүй гээд мая мечта гээд орс масаар хийлээд тахгүй жаавс. Тэгсэн чинь бүр сонсоо шоолоод нэс. Сайн байна уу? Би 22 настай гадаадд ажиллаж амьдардаг. Хүнтэй харьцаанд ороогүй удаж байна. Эхлээд өөрийгөө оруулахыг порно үзхийг эрс эсэргүүцдэг байсан л да. Гэхдээ сүүлдээ твчгүй юм гээд порно үзээд гэхдээ эмэгтэй эрэгтэй порно үзэхээр нэг таалагдахгүй байсан. Тэгээд гей порно үзсэн тэгсэн таалагдаад гэх юм уу юу ч гэмэрч юмтэй. Хаха. Санал бодлоо хуваалцаарай жиж би эмэгтэй гинэ. Чи юу гэж бодож байна? Надаа ч гэсэн ер нь гей порно үзэхээр сонирхолтой байдаг шин. Тэр угаасаа тэгдэм юм шиг лээ. Ер нь амар нормал. Эрэгтэй хүн ч гэсэн лесбиан порно үзэх дуртай байдаг штэ. Эсвэл юм хоёр эмэгтэй нэг эрэгтэйтэй трисам ч юм уу. Тэр нэг тийм би одоо юм bisexual болохоор ч юм уу эсвэл юм хүүсийн сонирхол, сексийн сонирхол өөр болохоор тэгж байгаа гэсэн үг биш. Одоо ингээд эрэгтэй эмэгтэй хоёр хүнтэй порн кинонууд болохоор илүү ингээд эмэгтэй дээр нь төвлөрсөн дүрс мөрс бичлэг нь эмзэг хэсэг мэсгийн ч гэсэн эмэгтэйг нь илүү их харуулаад дуун ч гэсэн эмэгтэй нь илүү дуграал нэг тиймэрхүү юм шүү дээ. Тийм зөвхөн эмэгтэйг нь харуулах зорилготой байдаг. Тийм. Тэгэхээр гей порн үзэхээр хоёр эрэгтэй хүн гей порн дээр чинь тэгэлж үжигчт нь бүгд ингээ амар юм янаглж тоглолт нь штэ юм. 100% их хүнийг харна. Тийм. Эрэгтэй хүн жүжигчин нь бас юм харах үнцэг харагдах байдал нь арай өөр сонирхолтой гоё эдга. Зүгээрээ. Аа. Чи ганцаараа биш. Монголд намайг очиод хоёлаа нэг газар орсон штэ. Аха. Тэгэд нэг хүмүүсээ танилцсан штэ. Тэгээ чамайг ажлынхан руугаа явсны дараа
би тэгэд нөгөө нэг ямар порн үздэг вэ гэдэг тиймэрхүү юм ярьж байгаа. Тэгсэн чинь нэг охин зөвхөн гей порн үздэг гээд тэнгүүт амар ингээд толгоон задрагч байгаа юм шиг mind blown болдог гэсэн заяа. Яагаад тэгэхээр бүр ингээд хизээч харж байгаагүй хизээч ийм байж болно гэж бодоагүй бүр тийм позишнууд тийм байрлалаар хийж мэгээл бүр тийм амар ихэм сурж авдаг гэсэн заяа. Гей порноос тэгээд яг нэг тийм юу санагддаг гэсэн. Нормал гэж боддог. Тэгэхээр хайрцагнаас ингээд амар гараад бүр ямар задарч байгаа юм шиг санагддаг гэсэн. Ер нь амар гоё идэг гэсэн. За тэгэхээр зүгээр аах нь шүү. Битээ санаа зовоорой. Таалагдчих левел тэгэл үзчихэл байсан дэр тий. Би юу? Сайн байна уу? Одоо 25 настай эмэгтэй. За шууд түүх рүүгээ оръё. Тухайн үед 20 настай л байсан баха. Өөрөөсөө 4 ахныг залуутай харьцдаг, ганцаард хараад залгаад гялс хийчээд хоноод яваач гэх болгонд нь шууд гэртээ харьцдаг байлаа. Нэг удаа уулздгаараа уулзаад л хийж дуусаад явах гээд буруу хараад уцаа өмсөө зогсож исэн. Нөгөө залуу амар өрөвдмөр орныхоо булан дээр суудсан амар гомдлсон өнгөөр би ер нь чиний хувьд яг хин юм бэ гэж асууж илээ. Өөрхөд. Тэр үед юу ч гэж хэлж чадаагүй бантаад тэр чигтээ чимээгүй гараад явсан да. Дараа нь санаа зовоод үнэхээр л хүн ашигладаг хүн болчихсон юм шиг мэдрэмж төрөөд дахиж холбоо бариагүй. Одоо сонсож байвал үнэхээр уучлаарай. За тэгээ байнга сонсдог шүү амжилт хоёроо. Яа яг ийм хэцүү те зүгээр ийм бенефиттэй найзууд хамтрагчд баймаар байдаг нэг нь болохоор ингээ филингтэй болцсон байх юм бол яа. Шахалчгүй яалтчгүй нэг нь филинг авч байгаа байхгүй тий. Нэг бол эмэгтэй нь аавна, нэг бол эрэгтэй нь аавна. Филинг аваагүй тэгээ яг гоё урт хугацаанд амжилттай партнер байж чадсан хүмүүс байдаг болоо ер нь. Тийм хүн байвал бичээрэй. Би бол байхгүй л гэж бодож байна. Үнэхээр секс нь амар таардаг бол тэгэл ихэвчлэн эмэгтэй нь бол төрүүлж филингтэй болдог баг. Тэгэл тийм биш бол эрэгтэй нь бол боллоо. Emotional юм бас байна те секс ихэд зөвхөн бие махбодороо хүрч. Цаанаасаа угаасаа юм дурлалын юм ялгардаг баг. Аз жаргалын гармоо ялгархад угаасаа хажууд байгаа хүнтэй татагддаг гэдэг үстэй хүн. Тэгэхээр нөгөө тэр нэг сайн охиноо найрмаар байвал байнга инээлэг гэдэг ба штэ. Би энэ хүнтэй байхаар ингээд аз жаргалтай байгаа юм байна гэд тархин хуурцдаг гэж байгаа байхгүй. Тэгээд ч басаад сайн болно. Секс игээд байн аз жаргалын гармаа ялгаруулад ахаар чинь тэр хүнтэй холбоотой ингээд тийм мэдрэмж нь тэр хүнтэй холбоотой болчих штэ. Тэгэнгүүт тэр хүнээ харахаар ялч ингээд дурлж эхэлж байгаа юм тийм. Тэгвэл ингэсэн үг юм шүү. Аль гоё секс нь илүү таалагдж байгаа нь төрүүлж филинг авна гэсэн үг юм шиг баг. Тийм багтай жаргалын гармаа ялгаруулж байгаа нь. Nice. Саяхан өөрөөсөө 4 ах нэг ахтай танилцаад харилцаж эхэлсэн. Тэгээд хагас бүтэн сайнаар уулзж агаад өмсөлцээд машинд нь хийх болсон. Тэгээд арын суудлал руу н ороод хийж байсан чинь чихэнд юм шивнээд болтгоо. Гайхаад гэсэн чинь минийх том байна уу гэд. Тэгснэ гоё байна уу? Минийх тэгээд хэр том байна гэж асуугаад байдаг наасаа. Тэгснэ хэдэн сантиметр юм шиг байна гэж мэгээд бараг тоо бодуулах нэ хааха. Бүр хийж дуусныхаа дараа хүртэл цуг сууж яснаа. Жаргаад чадвуу гэд асуугаад байдаг наасан. Үнэхээр өөрийнхөө хэмжээг мэдэхгүй бол шугам барьж байгаад хэмжмээр байна найзуудаа. Яа нэртэйгээр нь баг юм судалгаа бүгдүүлчихэж те. За наараасаа үзэг цаас гаргаад судалгааг бүгдүүлж гараарэ. Яа ихтэй ийм залуучууд амар их байгаа хаа. Ойн угаасаа бүр амар асуудаг асуулт те. Миний томдоо орох уу гэж. Орохгүй. Чамд болохоор байна уу гэл яах юу ч гэж хэлэх хэрэгтэй тий амар хэцүү. Амар өөртөө сэтгэлгүй insecure агаад тий. Чинийх заавал хамгийн том нь байх албагүй. Хамгийн сайн нь байхад л болно. Тийм үстэй. Хамгийн том нь байгаад үнэхээр сайн биш бол угаасаа тэр ерөөсөж гоё биш штэ. Гэтэ тэгэл эмзэг сэдв болохоор тэгээд харин хэцүү юм даа. Өөртөө амар их ач холбогдол өгдөг болохоор тий. Огтодчны тоохгүй байж гэсэн. Тэгээ минийх том байна уу гэдгийн өөр асуулт нь нөгөө юу штэ. Чи хэдэн хүнтэй унтсан бэ гэд. Яа. Тэрүнгээр яагаад асууд юм бол тэр хоёрыг нэрээ. Хэдэн хүнтэй унтсан бэ гэдэг чинь арай нэг илдэг хувилбар нь минийх томдоо орох хоёр байна уу жижигтэй орох хоёр байна уу гэдэг л байхгүй юу. Тэрийг арай нэг гайгүй зөөлрсөн асуулт нь чи хэдэн хүнтэй унтсан бэ. Best I ever had гэж хэлүүлэх гээд байгаа юм шиг те ерөн зорилго нь яг тийм. Миний амьдралын хамгийн best нь л үнэхээр гайхамшигтай баяр. Тэгчээж яг нэг юм ялсан мэдрэмж авдаг баха. Нэг залуутай танилцаад их л зүрхний бэби нэтер дээрээ тулцсан байлаа. Нэг өдөр манай гэрийнхэн лагер явахаар болоод нөгөө залуугаа дуудлаа. Хоол иж өгчөөл нэх хөөрхөн хүүхэлдэйн кино үзэж байгаад нөгөө ажилдаа орвоо.
Яа та нар хүүхэлдэйнээс сексээ хол ойлгодоггүй ямар хэцүү бэ. Оршил нэвтрэн яваал айгүй хөөрхөн байжснаа бэлгэвч гаргаж ирээд цаашаа хараад углаал байх шигсэн. Тэгснээ бүр хэсэг хугацаанд таг суугаад би бүр шок. Хүн амтан хөвтүүлчээд юу гээд байгаа гэсэн чинь найз Японоос бэлгэвч авчирсан надад өгөөд гэснээ поо өстэй амар мингэн бэлгэвч байна гэд цаашаа хараад суугаад байж лээ. Мингэн ээ. Жижигхэн гэсэн үг үү? Мэдгүй. Нимгэн гэх гэжсэн юм бол эсвэл мингэн гэдэг. Тийм болоо. Энэ залууд бол сексээс илүү бэлгэвчлэх сонирхолтой байсан. Яа. Би 2 жилийн өмнө Солонгост 3 сараар гараад ажил хийгээд эхлээд ч баруун зүүн гар гэж байжгаад сүүлд явахын өмнө манай найз ирээд бид хоёр оройтой гарт сакс тоглодог болоод тэгтээ 2 монгол охинтой танилцаад тэр хоёртойгоо цуг уугаад нэг охинод нь очиж хоноод тэр үед би нэг охинтой нь харилцаанд орчоод маргааш нь дахиад уулзаж хонох санаатай орой хамт тоглож байгаад уухаар болоод тэр үед нилээ уусан. Нөгөө охин бүр амар даадаг арай гэж уух юмаа дуусгаад би нөгөө охиноо дагуулад байрлаж байсан буудлал руугаа явахаар болоод тэгсэн утас унтраад буудлаа хаягаар нь олж очдөг байсан. Тэгээд уусан халуундаа олно гэж бодоод шүнжин яваад Солонгосын гудмаар тэнсэн байт юм аа. Сүүлдээ өглөө болж хахад нөгөө охиндоо очиод зүгээр л унтсан байдیں۔ Шиба. Яа. Бүтлгүүнээс. Үнэхээр бүтлгүү түүх байна. Тэг яг очоо секс хийх гээд бүр тэ уцсан унтчих. Шүнжэнгөө буудлаа хайгаад. Хаа өглөө өдөр орой минь. Миний би одоо 20-той оюутай. Дунд ангид байхдаа порно гэдэг зүйлийг олж нэгээд л хаяа нэг үзчихдэг үе байлаа. Нэг өдөр гэртээ ганцаараа байхдаа уцаараа нэг сайхан порно үзэж дуусчаад сууж байсан. Гаднаас гэрийнхээ ороод ирвэ. Хэсэг хугацааны дараа ээж уцаа өгчээ. Ганц юм хараадахыг гээд миний уцыг аваад оролдож байснаа миний нөгөө үзчихсэн порн сайтыг олоод харчдیں۔ Нөгөө өрөөнөөс намайг дуудаад энэ юу вэ? Юу том хүний юм үзээд байгаа гэд загнаад аав руу ч нэг харуулад нод руу ч нэг харуулад би бантаа зогсож билээ. Ашгүй аав бол нэг ч юм хэлээгүй. Тэрнээс хойш порн үзэх болгондоо хисторигоо дор нь устгадаг болсон доо. Эрэгтэй юм бах та. Тэг аав нь бол тэгээ нэг юм хэлээгүй л ээж нь болохоор энийг хар чи хар. Би 26-тай залуу. Нэг байгууллагт ороод 3 жил болж байна. Яг надтай хамт нэг хөөрхөн хүүхэн ажилд орж байсан. Тэр үеэс л бид хоёр зэрэг ажилд орсон шинэ хүмүүс болохоор ч юм уу дотн болсон. Тэгээд нэг өдөр ажиллаараа сууж байгаад таралтахаар болоод би хүргээд өгье эдэргээд гэрт нь оруулаад явах гэсэн чи ороод ирээч галзуу секси гэдэг байгаа. Шууд. Яа. Тэгэхээр н ороод эхлээд жаал юм ярьж өрнөлдөө бэлдээ гэсэн чинь миний өмдийг тайлаад шууд дээр гараа суучт юм да. Тэгэл дуусныхаа дараа надаас галзуу секс байсан уу гэд асуухаар нь тиймээ гэд их сэтгэл хангалуун хэлж үлээ. Одоо арай энэ маань тэнд хоолоо хийгээ зогсож байна. Сууц юм биш. Гөрхи ч юм уу? Гэтэ ингээд дараас нь им анх нөгөө нэг секс хийж танилцаад ч юм уу мангар хөвгөлтэй фэл түүх мөх ярьж мэржсэн араас нь суудсан гэхээр надад амар хөөрхөн санагдаад юм. Нүгэл цайраад байгаа юм шиг санагдаад байдаг шиг. За суусан бол болоо. 33-тай эрэгтэй. Эрт үрд юмдөө дөнгөж бааранд орж үзээд удаагүй байхдаа найзтайгаа хамт явж байгаад 2 охинтой цуг баарнаас гарваа. Анх удаа болохоор ямар ч санаачлаг байдаггүй. Нөгөө 2 гэрлүүгээ аваад явсан. Яа. 2 эмэгтэй. За манайхраа бий. Орлоо хаанаас нь яаж эхлэхээ мэдтгүй. Жаал хүзэр тоглож байгаад нүдэ боож тоглолоо. Ёо юу вэ? Тэгсэн нэг нь нүдэ боож биднийг тэр өрөөгөр хайж байснаа. Намайг чиглээд ирэхээр сандал дээр гараад зогсчвоо. Тэгсэн өөдөөс ирээд өмдний гаднаас боо бацчаад тавьдггүй шүү. Бараг сандарсандаа гарнаас нь уугч татаж холдуулаад тэрнээс хойш уур амьсгал нэг л бишээ. Нүднийхэн харцаар за явдаа за явъя дөө энэ төр гэж ярилцаад гарахаас өмнө нөгөө нүдний боолтыг нүдэндээ бариад үдсэн чинь зүгээр л хар шил зөөсөн юм шиг нэвт харагдсан. Одоо буцаад тэр үед очиод ирэх юмсан гэж боддог доо. Ямар амар арга бай тээ. Дээр үе арга юм шүү. Тэгээ тэр тоглоомч нь ингээд барьцсан бол угаасаа тэр хүн ингээ үхэн штэ баригдсан л бол. Амар энэ те барьж үдчихэж байгаа юм штэ.
Шалгаж штэ. Том байна уу, жижигхэн байна уу? Is it worth it or no гэдэг. Тэг ингээд бүр зуурчаа тавихгүйсэн ч шиг тэг яг боомын чиглэж ирээд. Тэг жижигхэн байна. Яах хэвтэй байсан юм болоо ёо. Жижигхэн байсан шууд найз руугаа өдрөө ирэмснэ. За яви. Гари. Сэтэтэма. Айхтар өгтөдвэ. Сайн уу, би одоо 23 настай эрэгтэй. Таиланд руу 4 эрэгтэй найзуудтайгаа хамт аялсан юм аа. Бөөндөө анх удаа хамт явж байгаа болохоор их дөргиж явсан. Очоод 2 дахь өдрөө ягааны гудамшиг газруудаар явъя гэд нилээ ууж байгаа л тийшээгээ явцгаалаа. Ядчихал яг тэр үед би тасарч таарад өглөө сэртэл нэг хүүхэндээ сэрж ин шүү. Юу блэгээд өрөөнөөсөө гараад нөгөө эдийгээ хайж олоод очтол намайг хараад бүгд саваад унтсан. Яасан гэд асуусан чинь нөгөө эмэгтэйгээд байсан үнэн леди бой байсныг мэдээд баахан бөөлцсөн. Бодхоор л би ард сийгээд байдیں۔ Гинэ. Яна яасан болоо тэгээд харин найзууд нь шоолоод байсан гэж. Эсвэл зүгээр яагаас юм шүү. Найзууд нь бол леди бой гэдгийг мэдчихсэн юм байна шүү дээ, тий. Өглөө сэрэнгүүтээ шууд харангуйтаа шоолч молоод. Тэснэ өөртөө тохиолцсныгаа ийшээ бичиж мичээтэй. Тий. Хай сайхан хэд хоногийн өмнө танаа 2 гуйны завсар гэдгийг нөхөртөөгөө сонсоод татаж унтлаа инээгээд бэжсэн чи өөдөөс чи бас яг ингэжсэн штэ хоёулаа усанд орж явахдаа хийх гээд би араас чи хийсэн чинь чи эргэж харснаа тоглоод байгаа мó гэхээр би гайхаад бараагаад гэд нүхээ олоод хийсэн. Тэгээ тэр үед бүр амар бандчихсэн гинэ. Би ууг нь хамт усанд орж байхдаа зүгээр нөгөөхөө гуйын завсар хийгээд тоглоод байгаа юм байна гэж бодоод тэгсэн чи өөрийгөө хийцэн байна гэж бодоод хөдлөөд байсан юм бэлээ хаахаа. Тэр үед ч гэж тэгээ жоохон байсоо 21 22 тэ. Усанд шүршүрт орж байхдаа ингээ зогсоогоороо хийхээр ядган бах та олдгон бах та. Эсвэл би энэ бас нойтон болохоор шууд ингээ гулсаад байт юм байна. Найз залуу бит хоёр уучаад гэртээ ирээд хийвээ амар хоорны хоёрын бараг цаг гарan хийж агаад тэгээд намайг дээрээ гаргаад би дээр нь гараад алж ийн гэж бодоол өөрөө тавьж маваал тавихыг нь хүлээгээл би дээр нь бөө юм болвоо. Тэсэн гинэт амар чанга урхираад наад юм та. Яа. Би бүр гайхах цачих бүх юм зэрэгцээд инээд ч хүрээд гэхдээ амар сонин тэгж амар хурхираад унтчихэж дик нь бүр амар чанга босоостой. Би тэгэд хэсэг хийсээ. Яа. Унтчаа өнөх яаж тэгэж босоостой байгаа л гэм бол. Унтчихт нь хийхээр сонин л мэдрэмжэлээ. Маргааш нь бүр бөө инээд хэлсэн хизээ яаж унтснаач мэдэхгүй мань хүн. Ямар сонин бэ те. Нойтон зүзүүлээдсэн юм болов. Мэдгүй. Тэгээ ядж хахад ууцсан байдаг. Тэгэл ийм нойр дутуу ядарсан ч юм уу эсвэл алкогол хэргэлцэн бахараа тэгээд аль нэг доор нь байгаа нь унтчих юм дээ дандаа. Дими байгаадтэй манайхаа. Хөдөлгөөн хийхгүй нь тэгээд унтаад гэх юм а тийм. Одоогоос 3-4 жилийн өмнө их нэртэйгээ үерхэд уулздаг байх үедээ нэг айлд очиод хамт хонохоор болвоо. Тэгээд анх удаа хамт унтаж байгаа болохоор шүн тэр айлын хүмүүс унтсан хойгоор хоёулаа жоохон ялуурваа. Хий гэхээр найз охин жоохон дургуйцээд айлын хүмүүсээ санаа зовоод байна гэд. Би удахгүй гэд ятгаж хийхэр болов. Секс хийлэхгүй удсан болохоор дээр нь бас баахан үрэлцээд яг тавихад бэлэн болцсон байсан. 2-3 хөдлөөд тавьчтiim да. Тэгээд би чихэнд нь удахгүй гэж хэлээцтэй гэж. Унтчихсан хүмүүсийг сэртэл инээлцэн дээ. Яа. Тэр удахгүй гэж хэлээцтэй. Яа тий өөрөө бичдэг ч шиг тэрийгээ те. Яа ямар инээдтэй бэ. Хэлээцтэй удахгүй гэж. За story time аа ингээд дуусгая. Энэ 7 хоногт бас 4 дахьд юм уу 5 дахьд бас bonus story time орох болно. Тийм манай сонсогч нар нэгдэх өдөр 7 хоногт нэг дугаар орохоор хүлээж тэсэхгүй байх гэдсэн учраас арай богинох нь нэг story time давхар оруулаад явуулгаа. Bonus болгож. Тэгээд 7 хоногийн дундуур юм уу төгсөглөөр ажлын өдрүүдийн төгсөглөөр стресс зүйдээ сонсоорой. Ааха. Ажлын амар их сонсдог юм лээ хүмүүс нэг өглөө орчдөг болохоор. Харин тий. Ажлаа хийж явахдаа сонсдог гэж. Ааха. Яны тийм юмыг давтаж хийдэг ажилтай ч юм уу яг тийм механик юм хүмүүстэй яг гоё идэг бах тий. Сонсонгоо хийгээд ажил хурдан яваад. Ил хүнтэй харьцаж мэрчдэг. Надад өдрөл ямар ч юм сонсох боломж гардаггүй шүү дээ ерөөсөө. Тий. Эсвэл яг анхаалаа төвлөрүүлэх хэрэгтэй болохоор бас тийм. Чихэн дээр секс яриад байвал яаж чадах юм ч та. Хоёлаа өмнөх дугаарууд дээр нөгөө нэг шинэ жилийн сет гээд амар төрүүлээд зарлалцсан. Тэгээд сет чи яасан бэ ингүүт арай мэдээлэл нь ороогүй тий. Харин тий. Одоо яг жинхнээсээ орно шүү. Тэгээд
төрүүлж зарлаад хүмүүсийг хүлээлгээд байдаг. Тий. Тэгээ яг заавал шинэ жил гэхгүй ер нь тэгээд төрсөн өдөр нь болж байгаа хүн байвал бас авч болно. Тэгээд ерөнхийд нь мэдээлэл өгөх юм бол 3 янзын сет байгаа. Доторх секс тойнууд болон бусад хэрэгслүүд нь арай 3 өөр ливлэх гэх юм уу. Тэгээ бүгдээрээ нэг гоё дотор хувцастай лайнжертэй. Тэгээ тэрнийх нь нарьцмаар гурлаа айгүй өөр нөгөө юугаараа биеийн хэмжээгээр нөгөө ингээд татаж матаад. Ливчигний юм сонгодог төмөр идэв штэ. Тийм юмтай мэлээ. Тэгэхээр бас арьцмаар нь ч гэсэн юм дайчгүй таарахгүй гэх зовлон байхгүй. Ер нь 3 арьцмаартай 3 төрлийн лайнжерийн сонголттой. Тэгээ мэдээж манай нэрийн Wild Cherry-гийн toy cleaner байгаа, cherry lubricant байгаа. Тэгээд 1-2 тоглоом. За тэгээ BDSM set бол BDSM гав өөр юу гэдэг ташуун машуурнууд сетэрээ бас орсон байна. Тэгээ хонх байна. Гоё sex play lab байна гэх мэтчлээ. Яг нэг сетийг авчихвал юм бол бүгдийг нь яг гоё ингээд иж бүртлэр нь хэрэглэх боломжтой. Маш сонирхолтой өнгө үзэмж сайтай гоё сет гаргасан. Одоо жинхнээсээ мэдээлэл нь орсон байгаа. Wild Cherry UB гэдэг Instagram руу ороод үзээрэй. Тэгээд манай подкастнаас орж ирж байна. Подкастнаас орж ирлээ гэсэн хүмүүс бас маш их байгаа. Тэгэхээр тэр хүмүүстээ зориулаад 12 сарыг дуустал нэг бүтээгдэхүүн авбал 5% хямдралтай. 2-оос дээш бүтээгдэхүүн авбал 10% хямдрал үзүүлж байгаа. Тэгэхээр яг подкастыг маань сонсоод битэрийг дагж инээгээд тэгээд дээрэс нь ажилуулдаг жижигхэн дэлгүүрээс маань худалдаа авалт хийж дэмжиж байгаа бүх сонсогч нартаа муужгаануудаа баярлалаа. Хөрх шүү та нар. Нэг хүн бүр ингээ худалдаа авалт хийгээд мөнгөө шилжүүлээд захиалга баталгаажуулсны дараа бараг цагийн дараа подкастнаас орж ирлээ гэж хэлэхээ мартчихсан. Тэгэхдээ би за тэгвэл хямдраад тэд болох юм байна. Би буцаагаад энэ хямдрлсан үнэнд буцаага шилжүүлээ гэдэг буцаа шилжүүлсэн. Тэгснэ бас нэг хүн муужгай мөн бидтэй гээд амар олон асуусан үстэй яг мөн бидтэй. Facebook-ийн хүмүүс ч нэг амар яатсан. Лойр дулцсан. Өмнө нэг бахамын live баг хүмүүс мөнгө аваад нэг мөрсөн штэ. Тэгээд Facebook-ээр яг худалдаж авах гэж байгаа хүмүүс яг тэгээд байдаг байхгүй юу? Ирэхээр нь өгч болох уу? Юу лойр амар их байгаа мэх байгаа энэ гэж. Тэгээд за хүсвэл болно. Тэгвэл эрэхтэй өгж болно гэдгсэн чинь байжсэн. Энэ яг албан ёсны дэлгүүр нь мөн бидтэй танаа. Манай ихэр мөнгөсөн чинь. Муужгаа мөн бидтэй. Мөө би нэмээ гэдэг юм инээж байгаа эможи явуулсан хгүй юу. Тэгсэн чинь тэр эможиг нь харснаа. Инээд дээр чинь таньлаа штэ. За одоо шилжүүллээ. Тэр бүр үнэ инээдтэйсэн. Нэмээ байна. Би нэмээ байна хаа. Тэр хүн гэхдээ бас намайг ч гэсэн харж байгаагүй мөртлөө ингээд шууд итгэж байгаа амар хөөрхөн байгаа зү. Тийм. За одоо шилжүүлчих гэдэг нэг хөөрхөн. Солонгосоос сонсдог тэг их нэртэй гой бэлэг явуулж байгаа ах байсан. Шинэ жилийн сетээ бас төчилж захиалаад баярын өдрүүдээр хугацааг нь дөхүүлж хагаад хөргүүлж болно. Нилээн хайрцаг савн том учраас хэрвээ наана нөгөө нууж муужгаад 30-31-нд өгмөөрөө ивэл урьдчилж захиалаад бэлдүүлээд нуухад хэцүү амар том хайрцагтай юм тий. Тэгэхээр нуухад нэлээ хэцүү байхаа. Эсвэл дөхүүлж аваад ёлкныхон доор мор тавиад задлахгүй байж байгаа задалдаг ч юм тий. Дөхүүлж байгаа гой бэлэг болчих магадгүй. Тэгэхээр ер нь урдчлаад захиалцсан амар. Тэгэл сайхан бэлдээд хаяг маягийн бичээл яг хүргэлтэн төхөд бэлэн болгоо тавьчин тэдний өдргээд. Тэгээ яг тэр аавна гэсэн өдөр нь хүргэж өгөөл. Гэтэ яг 31-нд бүгдийг хүргэн гэх юм бол хэцүү гэж магадгүй. 31-нд чи баярын өдрөөсөө гадуур төгжрөл амар идэв шүү дээ. Тэгээ би бас ингэж хэлмээр юм нэр. Бид нар ч одоо Улаанбаатарч тэгэл нийтээрээ сайхан төгжрөөл те. Хамаг цагаа төгжрөлд өнгөрүүлж байгаа хүмүүс. Тэгээд манайх ч бас өдөрт нэг хүнд юм хүргэж өгдөггүй. Захиалга өгөхөр нь тэрийг бэлдээд нөгөө харагддгүй уут мутандаа хийгээд сайхан хөргүүлэх хаяг дугаарыг бичээд захиалга эхлээд бэлдэн. Дараа нь тэрийг хөргөж өгөх жолоочт нөгөө тэр хүн чинь одоо ингээ бүсчилж хүргэн штэ зүүн талын нэхлээ. За төвөө өгөө дараа нь баруун тийш явж мөгдөг ч юм уу. Тэрийг ерөөсөө тооцоолохгүй яг одоо авмаар байна. Заавал өнөөдөр хөргүүлж авмаар байна гэсэн хүмүүс нилээ их таардаг байхгүй. Тэгэхээр яг одоо энэ буудлын энэ өрөөнд авмаар байна гэж. Тэр жоохон боломжгүй байдаг шүү ер нь. Тэгээ 2 хоногийн дотор хүргэж өгдөг. За тэгээ захиалга өгцөөгөөрэй. За бит хоёр явж гоё юм хийлээ.